Сайн байцгаана уу? Та бүхэндээ гэрэл хэслийн ордноос явуулж байгаа гэр бүлийн боловсрол олгох зорилготойгоор явуулж байгаа гэр бүлийн подкаст нэвтрүүлгийн шинэхэн дугаарынхөө эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ дугаартаа гэр бүлийн үнцэн, хайр сэтгэл, итгэл хүндэтгэлийн сайн сайхан гэгээлэг бүхний төлөө энэ эрхэм зочдтойгоо ярилцах болно. Ингээд өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочин хойморт дуучин эдэрж авахлан түүний гэргийн үзэсгэлэнт жижигчин оннаар оролцож байна. Ингээд та хоёр минь урилгыг минь хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та хоёртаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан амарч байна уу? За сайхан амарч байна. Өгч байгаа. Харин таны хаалгыг ажиглуулсан сонсоо ямар санагдаад. Сайн байцгаана уу? За бичлэг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Танд ч гэсэн бас энэ өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Намарчаа сайхан. Манай хормын ордонч эдэл хурим найрын сар эхэлсэн. Өдөр бүр хормын зочдоор хөл дараатай л байна да. За тэгээд энэ сайхан гэр бүлийн подкаст нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн та хоёртаа дахин талархал төвшүүлье. Энэ подкаст маань бас гэрэл хэслийн ордноос явагдаж байгаа нь бас маш их учиртай, учир агуулгатай юм. Тийм ч учраас хайрын тухай би бас та хоёроос хамгийн түрүүнд асуухыг хүсэж байна. Ингээд та хоёрын маань хайрын түүх хэрхэн яаж эхэлсэн бэ гэдэг тухай хамтдаа ярилцъя. За эхлэж хамаас сонс. Үгүй яг ч чи ярьдаг үстэйхгүй юу. За ямар ч байсан ингээд энэ гой гэрлэх хаслын ордон ингээд дээшээ шатна гэл. Яг одоо ингээд алхаж гарч исэн мэдрэмж нь арилаагүй байна. Яг ингээд дээш харсан чинь огшоод байна. Тэгээ энэ зүүн бас манай найзууд дүүнэр мөнрийн 20 болоод яг энд би 3 4 удаа тантай бараг таарсан тий. Тэгээд маш гой санагдаг. Эндээс дандаа аз жаргал тий. Гой хайр мэдрэгдэжээдэг. Бид хоёр ч гэсэн яг ингээл 18 онд танаар бас яг хоёул авъялаад тэр айгу гоё мэдрэмжүүд яг ингээ хормын ордон орж ирэхээр дандаа гоё орж ирдэг. Таны хоолойг сонсохоораас айгу гоё байна. Тэр бид хоёрын танилцсан түүх оюутан байхдаа бид хоёр 1-2 дугаар курсын оюутнууд хоорондоо танилцаал. Тэгээ оюутны байранд хоёлаа яг хоёр талаас нэг нь налахаас нэг нь хөдөөнөөс ирсэн хоёр ингээл чимдамтайгаа хоёр оюутан ирэхэд л тэгэл нийлсэндээ. Энэ хүн араас ихгүйсээ. Тэг өөрөө ярих баха. За. Тэр хайр гэдэг чинь одоо ёстой эхэлсэн зэгээс төгсгөл хүртэл байх хэвээр зүйлүүд байна. Бид өөрөө хувьд оюутан цагаас хастаа аль аль нь хүүхэд байхдаа 20-21-т хоёр хүүхэд анх одоо би дурлсан юм уу да. Юм уу да гэдэг. Тэгэл араас нь гүйж байгаа л чи тасад дурлсан үгүй. Тэгээд ястаа нөгөө анхны хүүхэд гарснаас хойш яг хайр гэдэг юм эхэлдэг юм байлаа. Урд нь бол нэг нэгэндээ одоо бүр татагдаал, сорон зэмээ татагдаал. Тэгэл ингээл бүр гал халуун байгаадсэн. Яг амьдрал эхэлсэн одоо хүүхэдтэй болол эхэлсэн мөчөөс л яг л нөгөө хүн хүний те гэрийн хүмүүжилж идэг юм уу. За тэгээ нэг нэгэндээ одоо гаргаж байгаа хандлага хүлээсч идэм аав ээжийн суурь хүмүүжилж идэм. Тэгэхээр энэ хайр гэдэг чи ерөөсөө бүх юм ингээл нэг нэгэндээ хүлээцтэй байхаас өсөөгөл энэ зүйл дээр ингээл яг л амьдрал эхлэхээр л бүх юм мэдгэдэм юм бэл. Мэдгдэн тий. Тэгэл ялчгүй бид хоёр биеинд хайртай юм байна. Олон цаг мөч олон одоо хугацаанд мэдээж одоо маргаангүй зөндөөл амьдрал баялаг шүү дээ. Эрентэй бараантай. Энэ болгон дээр нэг нэгнээс уучлах үйдэг, нэг нэгэндээ буулт хийдэг. Тэгэд энэ болгон л одоо яг хайрын болвол гэл боддог. Тэ шүү нэр тэгэлгүй яах вэ те. Хамгийн гол нь ер нь гэр бүлүүд мэ нэг нэгийг ойлгодог те. Нэг нэгэндээ буулт хийдэг, уучлж чаддаг байх юм бол тэр гэр бүлийн аз жаргал аяндаа л цэцгэлнэ гэж би бас боддог шүү те. За тэгээд ийм сайхан түүхтэй одоо та хоёрын мань хайр эхэлсэн байна. За ер нь бол манай онон бол миний бодлоор маш их галтай, цогтой, тийм сэргэлэн адтай охин. Тэгээ энэ одоо сайхан охины яг юунд нь дурлж энэ миний ирээдүй байна, яг л мөн байна да. Насан туршдаа би энэ хүнтэй нэг амьдралыг туулна гэж одоо бодох бодол яаж эхэлсэн бэ? Ер нь яг юунд татгцсан бэ? Түүний зан ааш, эсвэл түүний дадал зуршил, эсвэл түүний гаргаж байгаа ямар нэгэн үйлдэл те аль нь одоо илүү таалагдаж яг л энэ охиныг л би өөрийн болгож авъя шүү гэж бодсон бодлоос хуваалцвал. Тэгэхгүй яг ч юм анх хараал шууд л одоо тухайн үед ч одоо нөгөө
дурлал чинь одоо яг үнийг хэлэхэд хүнийг шууд цохолчдөг штэ. Тэгэл өөрөө ирэхгүй л мэдхгүй он орвол татагдаал. Өөрөө ирэхгүй л өдөр болгол бүр харахгүй бол тэ за ядчил мессеж бичээд хариу авахгүй бол ингээл ерөөсө нойр хүрдгүй нэг тийм сонин. Тэгээд яг одоо анх харсан одоо тэр гоё мэдрэмжээр анх тэр хайрлсан тэггүй хараад шууд тэр дурлсан одоо бүх юмараа л явж байгаа шүү дээ. Тэгээд надад бол анх хараад айгүй хөөрхөн нүдтэй тий. Өстө нэг тийм юу гэдгийг нэг юм бүр аваад хайрлал суучмаар л нэг тийм жохоо хүмүүс шүү дээ. Тэгээд одоо нэг мэдхнэл 17 8 жил болсон байна. Би 19 болж та одоо том хөвч 18 хүрч байгаа ч. 27 оноос. 17 8 жил. За манай ононгийн хувьд манай идэрж авхлан бол миний одоо харснаар маш их тулахтай, түшигтэй, айл гэрийн нэг ноён нур болсон. Тэг тийм дөлгөөн сайхан залуу. Тэг энэ сайхан залуугийн бас юу наах одоо татагдаж энэ залуу нэр бас над руу бас тэг мессеж чээд байна. За нэр энэ залуутай одоо танилцвал тэ миний бас ирээдүйн хань болохоор байна гэдэг ч юм уу тэ аль нь юу нь илүү их таалагдаж татагдсан бэ. Тэгэл тэр үед угаасаа жоохон хүүхдүүд байсан. Тэгэл идрээ айгүй юм тууштай. Тэгэл тухайн үед бас яг нэг юм одоо яг араас айгүй тууштай мессежээс чичээл ингээл уулзсан юм бол. Гэтэ яг үннийг хэлэхэд эхлээд идрийг бол би оюутны байранд байдаг нэг юм өндөр дуулаачийн залуу гэдэг. Идрээ чи оюутны 1 2 дугаар курс 1-р курс тахта клип хийсэн юмсан тий. Тэгээ манай дуулаач ингээд оюутны байранд клип хийсэн айгүй хөөрхөн юм оюутан байдаг гэл манай ангийн үе охтод мөхтүүд яриад бас айгүй хөдөлмөрч тэр чи 1-р курсын оюутан хүүхд клип хийсэн гэдэг чинь тухайн үед бол бас айгүй хөдөлмөрч ахгүй бид нар дөнгөж оюутан болол ороход тэр хүн уран бүтээлтэй болсон. Тэгэл энэс айгүй хөдөлмөрч мундаг ийм залуу байд юм байна да гэл тэгэл тэр ер нь бол айгүй өндөр идрээ чи ингээд өндөр айгүй туранхай хөдөн сорж ирсэн гэж жоохон боормор тэгэл оюутны байраар яваад оронгууд нүдэн тусгаар угаасаа юм өндөр Улаанбаатар гэдэг залуу байж байгаа. Тэгэл орой болохоор гараад ир гэл ингээл уулзаал дуудаал эхэндээ идрийг айгүй цухтаад үгээс юм а тэгж сүлдээ өөрөө ч бас нөгөө ингээд эмхтэн ч бас нэг тасаж дурлаа гэж яддаг чинь тасаад ингээд дуудахгүй болохоор нь яагаад дуудахгүй юм бэ? Өнөөдөр яагаад мессеж ицсэнгүү гэнэ хүлээдэг болоод тэгж өөрөө бас дурлцсан юм билээ. Тийш шүү те нэр эмгтээчүүд ер нь тэгдэг юм аа те мессежэл баян асуугаад асуухаа болохоор уучлаарай гэж. Зүгээр. Би нөгөө өрөөний чаалган гоолгоод яадаг. Тэрнээс очиж надад их дурлал татсан гэсэн. Тэр нөгөө идрээ би нөгөө оюутны байранд нэг ихчдүү гуруулаа. Тэгээ би ганцаараа ингээд дөрүүлээ нэг өрөөнд амьдрдаг гэсэн байхгүй юу? Тэгээ би дөрөв өрөөнд би ихчтэй хүзэр тоглоод 2 дүүн ингээл тэр орон дээр суудсан чи идрээ ингээл манай өрөөний халаг ингээл тогшоол амар том онгоолгож орж ирсэн. Оноо би чамд хайртай хоёлаа үерхий гэлсэн чи нөгөө гурав чи шоконд ороод хөлсөнд гараад би бүр улаагаад тэгээ хаалгаж гүүг явцсан. Тэгэл хариугаа нэг 7 хоногийн дараа хийлжсэн. Тухайн үед ч бас тэгж айгүй миний үед тэгж айгүй тийм хөөрхөн үерхдэг байлаа шүү дээ. Би чамтай үерхмээр байна гэж одоо бол яг тийм байгаа юм бас мэддэхгүй байна. Тэр амар том зоригл ингээд энэ үгний над руу татцсан юм шиг. Миний том зориг. Тийм байна те. Нилээн шийдэмгээ зөрөгтэй алхам байсан ба шүү дээ. Бас манай ононгийн энэ бас энэ инээд бас аюу гоё чимдэгтэй тас хийсэн нэг гоё аттай инээдтэй би бас ингээл ер нь тэр альва нэвтрүүлгүүдэд орж яхад ингээл ер нь ингээл сошиал хуудасаар ч гэсэн ингээд харж яхад оном аюу би бол аюу тийм инээд гоё инээдэг хүнд аюу дуртай. Тэгээ бас тэрэнд бас татгцсан баха гэж бас идэрч болго бодоод байгаа. За тэгээд хоёрын минь хайрын түүх болоод гайхалтай юм байна. Оюутны ширээний ард асуу тий. Одоо хайрын түүхээ эхлүүлээд та өнөөдөр ийм сайхан өнөр өтгөн хайлыг бий болгож чадчихэ. За анхны хүүхдээ одоо гарах, үлгийдэн авах тэр мөч хизээч одоо мартагдахгүй те. Ээж аав бол хариуцлагатай үе бас дагалдан ирдэг. Энэ одоо дурсамжаасаа хуваалцаач. За мэдээж эрэгтэй хүнд яг тухайн үед өөрийнхөө мэдэрсэн мэдрэмж анхныхаа хүүхдийг гарчаад би аяг үнийг хэсэг тийм одоо нэг айц жоох авцсан байхгүй.
хүмүүс ингээд баярлдаг гэл ингээд хоод мэдээж баярлсан л та. Тэгээд за яаж энэ те хоёр амьтныг одоо сайхан амьдруулна та гэдэг нэг тийм бодолт нэг хэсэг би бүр амар юм хүн толцсон байхгүй. Тэгэл за уран бүтээл энэ би ч одоо энэ мэргэжлийг сонгосон юм чинь. Дуулна. За одоо энэ хоёрын тэгээд гоё чинь би чинь үр ангаагаас ороод ирсэн. Манай хүн чинь наалахын аль нь л одоо байр сав гэл одоо энэ Улаанбаатар дөнгөж хөлөө олж байгаа хүмүүс ч өчнөл асуудал байгаа шүү дээ. Тэгэл тийм аюу тийм дарамттай гэдэг яах вэ гэж бодод. Яах вэ гэдэг тийм амар их бодолтой байсан. Яг хүүхэд гарч ирсэн анхны мөч бол үнэхээр бүр үгээр хэлэх аргагүй шүү дээ. Тэгэл тэндээс хойш ер нь хүн аав ээж болж сурдаг юм байна тий. Аав байж сурах юм байна. Хань байж сурах юм байна гэл. Тэндээс л одоо хамаг асуудал ихсэн дээ. Идрээ уйлал нави нэгдүгээр төрхөд төржсэн чи залгаал уйлал хараа өвдөж гин үү гэл би өвдөд байгаа болохоос идрээ өвдөд байгаа шиг дагаж уйлал гэдэг ус. Бас манай идрээ бас уйхан юм байна те. Уйхан штэ та. Тэрээс санаж бол манай нөгөө бичлэгэн дээр идрээ бас амар их уйлаад идэв. Айгүй уйхан. Тэгээд би ер нь ирчүүд бол ингээл амьдралын хатуу хөтөөг ингээл туулаад гэр бүлийнхаа одоо ноён нуруу гэл аав хүн зөрөгтэй юм байх хэрэгтэй гэж байдаг хэдий ч тэ яг амьдрал дээр тэр хайрын өмнө ч юм уу гэр бүлийнхаа өмнө хамгийн уйхан байдаг юм байна да гэдгийг бас хоёрын жишээнээс харсан. Ингээл айгүй гоё хосоод алхаал нүд дүр амар ихтгэл дүүрэн харцтай те энэ одоо ингээд шатаар энэ гоё гэгэн жаргалын мэн энэ аз жаргалын шатаар алхаад тэр сайхан хаалгаар орж ирэхэд хоёрын бол энэ амьдралдаа итгэл бол нүднээс ч харагдчихсэн. За тэгээд орж ирлээ. Хоёрыг одоо нөхөр ихнэр боллоо гэл ах дүү нар чинь зарлал ингээ энэ өдрөөс эхлэн одоо те эдэр жавхлангийн гэдэг гэр бүл одоо төр улсад маань нэгэн өрх нэмэгдэж дүү таалгаа нээлээ. Та хоёр нөхөр ихнэр боллоо гэхэл манай эдрийг энэ үлмс хамгийн түрүүнд л бөмбөрлөсөн. Тэгээд яг энэ эхний шатнаас авахлаа ингээл хүн ингэдэг юм бил ингээл ерөөсөө дээшиг ингээл хөөрөл өвчт юм бил. Тэгэл яг тэр хаалга яг тэр үүдэнд очингод гоё онгодог шүү дээ. Тэгэл та ингээл гоё зогсоол таны хоолойг сонсоо. Таны хоолоо сонсоод угаасаа амар. Яасын тэр нэг тэгэлсэн бүх юм ингээл өөр ирэхгүй гарчтай юм бил. Би ч өөрөө их өөлгөх. Хор санд оноо кино үзээ сууж ахтаа л уйлж идэг. Тэгээ одоо ингээд тантай ярилцаад яг таны хоолойг сонсоо бас ингээ уйлчих гэдэг нь мэдрэж байгаа. Тэгээ бид хоёр яг өөрсдийнх дээр авсан мэдрэмжээ сая ингээл найзуудынхаа хорвон дээр ирэхэд яг ер нь таны хоолоонд их хүчрэх шиг юм. Тэр чинь сонсоо хажуу талаас хүний хорвон дээр уйлах гэдэг байхгүй. Одоо тэгэл бас хоёрыг өнөөдрийн нэвтрүүлэгт бас оролцсон гэхээр бас аюу баяртай байлаа. Би өнөөдөр одоо миний бие те гэрэл хэслийн ордны ясл өдөртөг амгалан миний бие нэвтрүүлгийг одоо хөтлөх болсондоо баяртайсан. Тэгээд оролцогч нар хэм байгаа вэ гэсэн чи эдэр жохлооно гэж байна. Өө ямар гоё юм бэ? Бас миний хайрлж хүндэтгдэг энэ сайхан хосоо. Тэгээд дээр нь бас 6-7 жилийн өмнө манай хоёроос гэрэл хэслээ хийгээд би бас энэ гоё гайхалтай хосуудын одоо хормын гэрч болж тийм ээ бас тэдний энэ баяр баясгалыг хамтдаа хуваалцажсэн хүн гээд тэгээд одоо үнэхээр баяртай одоо хүлээж авсан. Тэгэхдээ би асуундаа л гэж бодсон. За миний дүү тэр баярын нулимс унгаж тэр агшинд яг юу бодогддөг юм бэ гэд хоёроос асууя гэж бодож зорж ирсэн. Ер нь одоо гэрлэх яслаа хийх ямар ач холбогдолтой бэ? Хоёр одоо залуучуудад бас те хүн яагаад турмаа хийх ёстой яагаад тэр тусмаа энэ төрийнхөө гэрлэх ёслын ордонд гэрлэх ёслоо төр ёсныхоо үлийг хийх ёстой вэ гэж боддог вэ? Анх би оноотой яг л одоо өстө суугаал анхныхаа хүүхдийг гаргаснаас хойш миний одоо мөрөдөл гой цагаан даашин зөмсгөөд явуулчих гэж ямар сайн таны хоолой ядчих. Тэгээд гоё энэ нөгөө нэг өндөр шаттай чинь би угаасаа мэдх юм чинь. Энэгээр л нэг ханыгаа хөтлөөд алхандаа гэдэг тийм одоо мөрөдөлтэй гэх юм уу та одоо байсан. Тэгээд 3 тохиом маань гарах гад аав ээжигээ одоо төшин айл охиныг одоо 2 хүүхэд гаргах чад 3 дахь нь гарлаа та нар гуйж өгөөч гэдэг. Ядаж Монгол ясаар. Тэгээд тэр жилээ би ханыгаа хойл хормоо байна гэдэг. Тэгээ хормоо байсан юм. Ер нь бол хормын ордонд энэ төрийн энэ сайхан энэ гантик цагаан харшуул
дандаа аз жаргал, хүмүүсийн сайхан ерөөл бүр ямар ч тийм муухай байхгүй шингэсэн тийм газар шүү дээ. Тэгээ эндээс ер нь эхэлж байгаа ч гэдэг юм уу те. Үргэлжилж байгаа ч гэдэг юм уу амьдрал муухай тавилангүй л гэж боддог л та. Тэгээ энэ гоё гантик цагаан өргөөнд орж ирээд гарсан одоо хосууд бол алдах хэрэггүй. Тэгээ өөрөө өөрсдөө юм оюун бодол суучт юм бэл. Би л мэдхгүй амьдралд одоо янз бүрийн юм ингээл тохиолдох ч гэдэг юм уу те. Миний хамгийн түрүүнд бодох юм бол те би найл охиныг аваад одоо жаргах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Энэ бүхэл юм ингээ боддог учраас тэгээд тэр яг энэ одоо гоё хормын ордонд орж ирсэн те. Хормын ордноос энэ аз жаргалаа мэдэрч ирсэн. Нөгөө өнгөрсөн юмнуудаа эргээл ингээ бодох л дуртай л да. Тэндээсээ эргээд буцаад одоо бид нар чинь яг энэ шатаар алхаж исэн мэдрэмжээ авахд те. Ямар нэгэн асуудал бид нарт юу ч юм санагддаг ч гэдэм юм те. Ингээ бодохоор хормын ордонд бол тэггүй орж ирсэн хүн болгон аз жаргал авдаг байна. Тэгээ ер нь эмэгтэй хүн болгоны одоо хантай эмэгтэй хүн болгоны хүсэл идэг баха. Тийм хормын цагаан плаж өмсөөд яг энэ шатаар ингээд дээшээ алхаа тэр хаалганы идэх мэдрэмж энэ мэдрэмж ер нь өөр газраас авах боломжгүй. Энд чинь тэгээд нөгөө одоо хормын ордны түүх чи хэдэн жилийн түүхтэй л дээ тий. Одоо 49 жил. Тийм 49 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан энэ Монголын ерөөс ингээд гэрлэх одоо гэрэлтэй баталгаажуулж байгаа бүх хүмүүс яг ингээд гоё хайрын түүхээ бүтээгээл энэ бол амьдралд эзэж мартагдахгүй дурсамж ахгүй. Одоо ингээд идрээ би бас ингээд дотроо хүлээгээд идэв гэсэн. Хизээ нэг хормоо хийх бол доо тий хизээ яг нэг албаасаар харьцангуй манай хоёр аав ээж хоёр талынхан залуу тэгээд нэг тийм айгу ёс мос гээд байхгүй тэгээ эмээ өвөө маань нилээ эрт ингээд бурхан болцсон болохоор одоо тий заавал ёс төртэй ингээл ингэж мингэх юм байхгүй тэгэл би хоёр охинтой олчоод байгаа л гэтээ дотор яг намайг бэр гуух байгаа юм бол би намайг бас үлэн зөвшөөрөх байгаа юм болоо гэж дотор хүн боддог юм байлээ шүү дээ тэг ингээд бодоод байгаадсэн тэгж жагаад хоёр хүүхэдтэй олчлоо тэгэл эдсэн чи харин гинт хөдөөн заав ээж хоёр ирээл идрэл ярьсан юм шиг тэгээ бэр гуухаар болоо хүү хаа гээл налаах руу би чи айгүй баяртай бэр гуугаад тэгээд 3 дахь охин гийцэн бит хоёр ч 18 онд ч бас 21 аймаг тойроо тоглолттой эдрэгийн тоглолттой хамтдаа тойрцсон тэгээ бит хоёр тэгсэн жил идрээ гівгэн л яасан баа нөгөө жирэмсэн тэгээ би чи жирэмсэн орж 6 сард орж ирсэн тийшээ тэгээ жирэмсэн 21-гээ тойрцсон нилээ ядарсан тэгэл яг ингээл 21 аймаг тойр дуусаал 14 хоногийн дараа илүү хойлоо 20 мэдчих 21 хоногийн дараа илүү тэгээ 21 аймаг тойрч дуусаал орж ирэл 12 хоногийн дотор илүү бэлдээл хормондоо айгүй яаралтай орц тэгэл тэр үед би одоо бодглохлоор нэг тайзан дээр нэг юм цагаан бариу балааж таардсан бохоо том гизтэй мөртлөө тэгээ тэр мөрний идрээдсг бол гоё санагдсан юм уу яасан гівгэнт л нэг өдөр хойлоо хормоо их өгөл тэгээл та гэл айгүй хурдан шийдээл тэгээл 3 дахь охиноо төрхөөс өмнө гизэн тахт нь хормоо яцсан тэгээ ер нь бол гэрлэг ёслолын ордонд хормоо хийсэн нь одоо амьдралын илүү ингээд тийм бат бөх ингээд гагнаас болж өгч байгаа гэх юм миний ойлгож байгаагаар надад бол тэр нэгэд маш гоё дурсамж одоо ингээд хормын ордноос ирсэн гоё альбом байд штэ тэр альбомыг үзээд байж амар гоё яг тэр үеийн мэдрэмжүүд ирсэн бичлэг байдаг CD-гээр амар хөрхө хэрэг болгоод заримдаа яг гэрийнхэнтэйгээ одоо тойр зууж заримдаа үзэн тэр мэргээ тэр аюу гоё дурсамжууд энд яг энэ хормын ордонтой холбоотой манай гэр бүлийн нандин дурсамж бол байдаг та. Одоо хоёр дүүд нь мөнгө өргөн байна. Тийм шүү дээ. Орж ирнэ шүү дээ. Тэглгүй яах вэ те. За тэгээ гэр бүлээ батлуулаад сайхан 10 хэдэн жил болж байгаа юм те. Ер нь бол 17 8 жил тийм ээ. Энэ өнцгөөс одоо маш сайхан өнөр өтгөн айл болсон. 3 хөөрхөн охинтой саяхан одоо сошиал орчинд тийм ээ. Манай эдрээ хоноо хоёрын охтууд нь аавда гинтийн бэлэг барьсан. Ямар гоё юм бэ те. Тэр бас аавын авьяас бас байх шиг байж шүү. Маш гоё дуулдаг. Тэр аавд ямар сэтгэл төр охтуудаараа бахархаа. Яста бүр хэмжээлшгүй хязгааргүй их баярлд юм бэл. Аав хүн мэдхгүй. Одоо ч би чинь гэр дотроо ер нь жоохон нэр хүнд муутай болж л өгвөл 3 охиндоо 4 эмэгтэй загнуулаад үг чил хэрэг авах нөхөрчлөө би ч ер. Энэ дөрвийнхөө
ингээл харцаар л амьддаг шүү дээ ер. Агүй эдрээ айгүй юм зөөлөн байхгүй юу. Тэгээд 3 охин айгүй эрхлүүлсэн байхгүй юу. Гэтэ яг одоо 3 охинтой 3 охинтой чи эрхлүүлэхгүй гэдэж байгаа. Тэгээд манай 3-ын юм юу нь болохоор их их тусдаг штэ. Ээжээс айдаг. Одоо миний үг л үг тэр 3-т одоо хичээлээ хийч гэдэг юм те. Энийг эдрэг одоо хичээлээ хийм ихлээр манай баг магаал үгэнд нь орохгүй штэ. Эрхлэх маягтай. Тэгээ тэр талаараа л яриад байгаа шүү. Тэгвэл намайг айгу буруур ойлгох гэдэг юм чи. Дөрөндөө биш юм ганцаартай штэ. 4-4 эмэгтэй донд амьдарч Чи байна. ганцаардаг наадхаар үүгд айгаад байгаа юм надаа. Эсвэл чи ихтэй хажууд худлаа хүүн ихэд байгаа юм уу? Би бүр Хүн аяг гоё юм ярьж байгаа чинь. Бүр их чи асуултыг мартчихлаа яаж. Юу ч хэлэх гэж. Үнэхээр 3 охтуудынхаа мэдээж охин гэдэг бол ёстой нэг мэдхгүй ямар хүн болгонд л өөр боддог. Миний 3 охин бол одоо надад бол ёстой хэмжээлшгүй те. Ёстой нэг нуугаад амирл сувчих шүү дээ. Тэр дундаа нөгөө том охин маань ингээл том болохоор аав хүн чинь нэг юм харамлах те. Ингээл юм хайрлахын мэдрэмж төрүүлээд юм. Тэгээ яг нөгөө нэг тэр манай дөрөв надад тэр сюрприз өрөөд ингээд 3 охин өөрхөн тайзан дээр дуулаа ингээ гараад ирсэн чинь. Тэгвэл одоо яг тэр үед байсан мэдрэмж бол нэрээс үг ирэлж харахгүй. Хэвээ харин тэрийг үзэж байгаа миний л нулимс цэлцээдсэн шүү дээ. Ямар гоё юм бэ ингээд хүүхдүүд ингээд эцэг ихтэй ямар нэгэн байдлаар хайраа илэрхийлэхтэй. Тэгээд түүнийг ингээд гинтийн бэлэг болгож гаргахад ингээд ямар ч эцэг их хүний те сэтгэл огшин. Тэгээд би эдрээ ингээд нулимс тослуулаа. Би дагаал үзэж явах та ингээд нулимс тоснаад яв. Үнэхээр бол өстө үгээр хэлэх юм. Тэгвэл хүн ингээ хөөгчд юм бэл. Яаж яхад манай нөө баг их л дуулдаг шүү дээ тий. Мөнх нармэ тэгэл тэгээд дуулангууд тэгэл угаасаа зүгээр л нулимс зүгээр ирэхгүй гараад би чи их одоо ууйхан гэх юм уу нулимс ойртой нөхөр юм шиг. Тэгэл амьдралдаа ер нь бол хүүхдүүдээсээ дандаа л нэг тийм гоё аз жаргалыг тий. Ер нь хүн энэ амьдралыг ингээл нэг өөрийнхөө өнцгөр ингээл мэдхгүй муухай зүйл бодоод л муухай л одоо зүйл бодох бах тий. Дандаа амьдралынхаа сайн сайхан зүйлийг бодож аз жаргалтай мөчөө дуурсаж хоорондоогоо ярилцаад ингээд хахаар хүний амьдрал ингээл цаанаасаа ингээл гоё шүү дээ. Бид хоёр одоо ингээл түрүү оноо ярьж илэн нөгөө заримдаа ингээ гоё энэ хаяа нэг юм нөгөө нэг зургийнхаа альбомууд гаргаж ирээ. Формын ордонд орж исэн нөгөө гоё танахаас өгсөн альбом ингээд үзэхээр яг энд байсан дурсамж яг тухайн үед аль алинд төрдөг. Гоё исэн шүү гээл ингээл. Тэгээд дандаа л аз жаргалтай зүйлийг сайхан бодож явахыг л бид хоёр ярихыг л те үйлдэлээрээ үзүүлэхийг л ингээл хичээгээл явдаг шүү дээ. тэр ч утгаараа та хоёр маань бас энэ ер нь маш гэгээлэг гэр бүлтэй ард түмний бас нэг хайртай үлгэр авдаг залуусын бас нэлээ үлгэр дуурайл авахыг хичээдэг юм гэр бүлийн нэг болсон. Ер нь та хоёр маань бас сошиал орчинд бас нэлээ нээлттэй тийм ээ ийм хосуудаа тэгээ бас сайхан бас тийм эерэг юм үлгэр жишээ гэр бүлийн найзууд бас ихтэй гой гой подкаст хийж гэн гой гой блог хийж гэн энийг одоо маш их залуучууд одоо үзэж үлгэр дуурайл авч яг эднэр шиг юм гоё гэр бүлтэй хайртай тийм ээ гэр бүлээ хүндэтгсэн ийм гэр бүлүүд болохынсан гэж үлгэр дуурайл үзүүлж байгаа байдаг баха гэж би бас дотроо бодоод баярлалаа. Тэр гэр бүлийн найзуудынхаа тухай бас яриач. Баярлалаа гэжээ. Гоё сонсогдд юм. Гэтэ ер нь бол яг өөртөө бас тэгж зорддог. Одоо ингээл яг сошиал орчинч бас яг тийм 100% ирүүлээ эерэг орчин биш шүү дээ тий. Тэрэнд яг ингээл өөртөө ч гэсэн дахиж уусаал ороод тэрэнд аль болох стрессгүй аль болох ингээл сошиалор шуугж байгаа сэтв болгонлоо ингээл орилж чарлаад дайраад ороод ахыг хүсдэггүй. Аль болох нийгэмд одоо тий инээд эерэг байлгахыг ялангуяа бит хоёр бүр пэйж хуудасаар бол бүр илүү зорддог. Тэгээд яг би нэг ингэсэн нөгөө бүтээн амьдралыг кинон тоглоод тэгэхэд нөгөө нэг аль дүүргээс илээдээ манай боловсрол телевизийнхэнд хүлээгүүгийнхэнд ийм батламж ирсэн байхгүй юу. Тэр нь яасан гэсэн чинь салах өргөдлөө өгсөн аюул олон хүмүүс байсан юм байна л да. Тэгээд тэр кино гарч эхлээд одоо тэг нөгөө юм хүлээлгийн хугацаа гэж үүд юм байл шүү дээ. Тэрнээсээ ингээд
татгалзъя те бидэд ингээ гэр бүлийн үнцэн гэдэг үг энэ киноноос айгүйх ойлголоо гэд тэгээ танаа киноныхын баярлаа гэд нэг юм батламж ирсэн байхгүй юу. Тэгэхээр гэр бүл одоо нөгөө цуцлах өргөдлөө буцааж авсан гэсэн хүмүүс айгүй ихсэн гэд тэгэхээр би дотроо эн чинь бас нийгэмд ингээд гоё урлаг уран бүтээлээр үлгэрлэж болж байгаа юм чинь өөрийнхөө амьдралаар тий эн чинь бас угаасаа яг маргаангүй гэр бүл байхгүй. Гэхдээ тэрийг бит хоёр хизээч зарлдаггүй. Гэхдээ нэг одоо бол бүр хүүхдүүд томорцсон болохоор амар том маргаанч байгаа болцсон биз дээ. Нөгөө олон жил болохоор тийм. Тэгээ бит хоёр сошиалор ялангуяа энийг айгуу гоё ийргээр одоо ингэж киногаар уран бүтээлээр хүргэж болж байгаа юм чи амьдралаараа юуны тулд олон дагагчтай байлээ. Тэгээ энийг айгуу гоё эерэг болгоё гэж зорддог. Тэгээд яг зөндөө олон найз нөхөд байгаа ч гэсэн бас нийгэмд үлгэрлэж айгуу гоё дандаа бас эргээр дуурдаг зөндөө олон сайхан гэр бүлийн найзууд байгаа. Тэр нь бол хоёрын минь сошиал хуудасаар бол харагдчихэдэг л да тий. Гоё одоо эрэг гэр бүлүүтэй найзалж гин гэр бүлийн үн цэнийг мэдрүүлсэн хөөрхөн пост одоо нэвтрүүлгүүд хийж байгаа нь маш одоо гэрэл хэслийн ордонд ажилладаг хүний хувьд тиймээс гэр бүлүүдтэй холбоотой ажилладаг хүний хувьд үнэхээр одоо талархаж үзэж яадаг олон гэр бүл үерээ тий. Дээр нь бүтээн амьдрал кино бол өстой нийгэм даяар маш одоо үзэлттэй үнэхээр гэр бүлийн үн цэнийг харуулсан гэр бүл бүтэн байхын утга учир ямар байдаг юм бэ? Гэр бүл салвал ямар аюултай байдаг гэдгийг одоо энэ киногоор манай Оно бол маш одоо сайн жүжиглэж тий. Үнэхээр тэр дүрийг одоо маш сайн бүтээл гаргаж чадсан. Дүүдээ дахин баяр хүргэе. Ямар сайндаа би бас нөгөө X дүүцийн онон нөгөө ээжтэйгээ хөөрхөн бас нэг видеонууд хийдэг штэ тий. Тэгсэн чинь Роко шав гэдэг ээжигээ гэсэн чинь нөгөө бүтээн амьдрал кино дахин тавтаа гарч ирсэн. Би бас үзчихсэн байхгүй. Чгүй тэр ононг одоо ууха боль гэж л би муутай байгаа штэ гэх. Үлийн иргэн дээр архиугаад ирдэг хөө. Тэр өстой болохгүй гэ тий. Тэр чин хүнд ингээд яг бүр үнэхээр ортол тий. Тэр киног амлиулж чадсан бас ондоо бас тий талархал төвшүүлье. Тэгэхээр бас урлагаар дамжуулж гэр бүлүүдэд нөлөөлж гэр бүлийн үн цэнийг бас ойлгуулж болдог гэдэг нь манай энэ бүтээн амьдрал киноноос харагдсан. Тэгээд дүүдээс дахиад баяр хүргье. Баярлалаа гэж. За тэгээд урлагаар дамжуулж одоо гэр бүлийн үн цэнийг харуулах боломжтой гэдгийг одоо ярьсан. Тэгээд та хоёр маань ч гэсэн одоо энэ сошиал хуудасаараа бас олон сайхан одоо тий гэр бүлийн үн цэнийг харуулсан хүмүүлгийн сайхан ажлууд хийгдэж байна. Саяхан одоо та хоёр маань тий одоо гэр бэлэглээл нэгэн гэр бүлд одоо сайхан аз жаргалыг өгч байна. Энэ тухайгаа яриач. Харин иртэн. Тэгт. Бид сая яг нөгөө одоо түрүүн та найзгаа асуусан ундрлын гэр бүлтэй ундралын манай ундрал хоёр ихэр хөрхөн хүүтэй хөрх яг манай багтаач 100 том охинтойгоо гигээд байгаа гэд. Тэг бид сая 21 аймгийн аялын тоглолтоор явж байгаад хоорондоо зүгээр нэг юм хөрхөн гэр бүлийн контент байвал гоё юм байна да. Дандаа ингээл кино те кино уран бүтээл одоо IPTV-д орж байгаанууд бол дандаа ингэ кинонууд одоо баяр наадам зориулсан юм одоо баярын дугаарууд байгаа тахаар яг гэр бүл зориулсан гэгээлэг дандаа юм юу яжснаас гэд хоорондоо нэг ярьж ирсэн. Тэгээд тэрийг хэдүүлээ нэг ингээд яавал болж гэнэ гэд мөөжиг ах оноох хоёрт санал тавиад тэгээ family shock гэд эхний хоёр ангид контентээ хийсэн байхгүй. Тэгсэн чи тэр маань харин нийгэмд айгүй хөрхэн юм зөв үлгэр дуурайлал айгүй хөрхэн эрэг контент болсон гэд бас хүмүүс айгүй олон хөрхэн баяр хүргээд тэгээд бидэд зун нь яг нөгөө наадмын үеэс зориулж контент хийх гэсэн чи манай аавын бие өвдөд зураг авсан жоохон хойшлоод тэгээ яг хөдөөтэй ер нь бол бас Монгол ёс уламжлалаа харуулсан нэг юм дараагийнхаа ангитыг заавал хийсэн зүгээр юм байна да гэд бид нөгөө одоо зохиол найруулагчийн багийнхантай бөөндөр ярилцж хагаад тэгээ хийхдээ мэдээж хөдөө гарна. Тэгэхээр нэг шинэ гэр авах хэрэгтэй болсон бидэд. Тэгээ шинэ гэрээ авчгаад хоёр гэрээрээ тэрийг угаасаа хэрэглэнэ гэж байхгүй ч бид ч одоо залуу улсууд гэрт нэх байгаад байхгүй юм чинь гээд. Тэгээ тэрийгээ яах вэ гэж хоорондоо ярьж исэн. Тэгээ эдсэн чинь ер нь нэг айлд хэрэгтэй хүнд нь олоод бэлгэлчихийгээд тэгээ би налах дүүргийн нөгөө хүүхд төвчлийн эхлэлцийнхэнтэй ер нь ингээд жоохон эрэг холбоотой байдаг хгүй би чинь налахих юм чинь тэгээ яг ингээд уцаар залгаж таарсан чинь хүүе ихчээс ингэж сонин цаг нь таарна гэж байдаг юм уу гэд надад ихгүй тэгээ яасан юу болов гэсэн чи би одоо яг захиргаан дээр ингээд тэр хүнтэй уулзчаад явж байна тэгээ юу болсон гэсэн чинь
айгу ингээд нэг юм өрөвдмөр түүх ярихгүй тэг яасан бол гэдгсэн чинь эгчдүү хоёр хоёулахнаа ингээм амьдэрдэг байсан эхээс хоёулахнаа тэгээд дүүн хоёр охинтой эгч нэг охинтой ингээ байжгаад тэгээд дүүн нөхөртөөгөө хадам аав ээжтэйгээ гэсэн баха ингээд говьалтад аялаар явжгаад аваарт ороод хоёр хүүхдтэйгээс явцсан гэж аахгүй зургуул явжаад тэгээд дөрөв том нь газар дээр бурхан болоод хоёр хүүхд нь говьалтаагаас наашаа гэмтэл рүү ингээд нилээ би энэ муу ирээд эгч нь өөрийнхөө охинтой ингээд 3 хүүхэд өсөж байгаа тийм гэр бүл байгаа юм байна л та. Тэгээ Гордокод буюу Налах дөрвийн 6 дугаар хороонд ингээ байр төрүүлж амьдарч байсан чинь тэр байр нь ингээ болохоо ойлоод суух газаргүй болчлоо. Тэгээд миний ойлгосноор яаж ч дэмжлэгээ хийлгэж явах хооронд нь гэрэн шатцсан гэд. Тэгээ ингээ бүх проблем хүрх юмт ингээ тэр хүн дээр ирсэн. Тэл би одоо ярьсан чаас ингээ нэг сонирмолж. Тэгээд яг тэр хүн ингээ нэг өргөдөл тэр хүүхэд хөгжлийн хэлцээний төв Налахын засаг дараа марахт ингээ өргөдөл өгцөн явж хагаад бид яг тэр уулзалттай байж хагаад гарч ирлээ хчи таастаа яг цагаа олж залгалаа гэд. Тэгээ бид тэрийг нэг амар ингэж яаймаач гэсэнгүү угаасаа л хүний олол өгч жаамч. Тэгээ нөгөө ирээл тэгээ би идрээдээ яриад нөгөө хоёр найзтай ундрал инх жаргал хоёртой хэлсэн чи нөгөө хоёр чинь гэсэн хүүе наадах шиг ч өстой юу байхгүй хэрэгтэй үндэ өгцөн дээр тэгээ хүмүүс ч нөгөө одоо ингээл одоо сайнта муутай хоёр талтай штэ тий. Ингээл нэг гэрмэр одоо хашаа байшин зохицуулаад өчтлөөр зарж мараал алга болж молцсон байт юм. Тийм бас айдас одоо яах болоо гэж айжсэн чинь яг хөрх амьдралын төлөө амар хөрх. Тэгээ бид эдийн ашигласан гэр болохоор 100 шалгүй байсан байхгүй. Тэгвэл нь бид за ингээ 3 хөрхэн жоох хүүхд орох гэж байгаа юм чи хэдүүлээ дээр нь шал нэмж авч өгье гэ. Тэгээ шал мал аваад ингээ яваад очсон чинь нэг амар хөрх хийчихсэн тий. 100 хата яг байгаа 100 болно гэл. Тэгэл энэ гэдэг үг тэр хүний амнаас ерөөсө болно манайхан болно гэл. Болгон байгаа. Тэгэл амар хөрх. Тэгээд нөгөө хүүхд төвчлийн төвөөс 100 байгаа юм болов байхгүй шүү дээ энэ чинь байр төрөлсөж байгаа шүү. Тэгэхээр болгон. За тэгвэл энэ одоо өвөл болоод энэ өвлийн юм давхар бүрээс хэрэгтэй болно шүү дээ. Давхар бүрээс энэ бидэд авч өгөх. Үгүй яах юм болно л гэл. Их чинь болгоно л гэл амар хөөх. Амар гоё. Тэгэнгүүт бид дөрөв чинь баярлаад. Тэгээ нөгөө их чи ярихаараа нөгөө түүх мүгэ ярихаараа уйлчих га. Тэгээд машин цугаад энжитгаар уйлаад. Гэтэ ингээд яг нөгөө амьдралын төлөө байгаа хөө амар илт мэдэгддэм билээ. Тийм шүү дээ. Тий. Тэгээл ингээд харсан чи яг миний 3 охинтой үеийн 3 хөөх охин байж амч тэгэл. Айгу гоё. Зөв айлаа сонгочлоо тоо. Зөв айлдаа хөгтлөө тийм ээ. Бас нэг хөлмөлн түүх мөнхний жоохон бэртэлтэй болоод хаглаа ойр ойрхон ороод байгаа юм лээ. Тэгээ яг тэр нөгөө ингэсэн мэлээ. Тэгээ яг нөгөө одоо нөгөө төрийн албачин болохоор тэрийг бас ингэж баримтжуулж авах хэрэгтэй юм биш үү? Бичлэг мөчлөг хийгээд тэгээд тавьцсан. Тэгэл тэрийг яг бидэд өөртөө сошиал сувгаараа нэг шеэрлээд. Тэгээ нөгөө Гордокт яг нөгөө одоо газар юм байхгүй байгаа юм шиг ба миний ойлгосноор. Тэгээд нэг айлын хашааг энэ жилдээ айгу өвөлдөө ингээд нөгөө харангаа сургуультай нь бас хүүхдүүдийн сургуультай ойрхон болохоор нэг айлын хашаанд гуугаад энэ жилдээ гэрийн барьцаа. Иргэжлээс манай Налахынхан тэндээс өөрхөн газар мазрын хом зохицуулж өгөл юм шиг ярьсан миний ойлгосноор. Тийм. Айгу хөөрхөн тий. Тэгээ гоо бүтэн тогтчоо дууднаа, хоол игээ дууднаа гэл амир хөрхөн тэгээд байна. 10 сард гоё тогтчоод өвлжөөлчөө тэгээ дуудъя гэсэн. Тэгэхээр хөжиж байгаа юм бид. Яг л зөв хүнээ одоо олж те энэ сайхан одоо хүмүүнлэгийн үйл ажиллагааг хийсэн байна. Мэдээж авсан хүнд нь ч гэсэн тэр гэртээ сайхан амьдраад энэ одоо бидэнд сэтгэл гаргасан залуучуудын бас итгэлийг тээгээд сайн амьдраад эргээд эднэрийг явсан. Манай энэ сайхан халууд өгсөн гэрт минь ирж цай уугаач, хоол идээч гэж урих байх л гэж бодож байна. Ер нь ямар хөөрхөн байсан гэж хэлжээ. Очсон чинь нөгөө бид урд өдөр нь гэрээ нөгөө барьж чаад бороо ороод болдгоо маргааш нь хитүүлээ нөгөө гэрт мөртөө орё гэдэг. Тэгээд ундрал өдөр очиж барилцаа тэгээ буцаа явчихгүй. Тэгээ маргааш нь оноо энэ хоёрыг дагуулад бид дөрөв дахиад очсон чинь гэртээ мах чандсан. Шинэ хулдаас аваад дивссэн. Амар хөдөлмөрчтэй. Шууд ингээл тэндээс за энэ бол аз жаргалтай амьдрах юм байна. Тэгээ нөгөө 3 охин ч гэсэн тэгдсэн гэж юм чи нөгөө нэг тэр нэг байраа арай суллааг байсан юм л да. Тэгээ гэрээ барьцсан. Тэгээ арай ингээд нөгөө нэг ор мор авч зүрээ тэндээ гэртээ очиод өөртөөхөө юмд очиж хоны л доо гэдсэн амар хөөрхөн. Тэгээ өөрийн юмтай болно гэдэг чинь үнэхээр өөр шүү тий. Тэгээ яг гоё надад бол яг тэгээ цаганж тэгэж таарсан. Яг тэр хүн тэнд байжлаас айгу сонин тохиолдохгүй. Тэгээ бид ч гэсэн яг хоорондоо тэгж яриад налах руу холбогдсон өөр зөндөөл газрууд ингээл байгаа л да. Тэгээ яг чинь бидгтээ нэг юм хүн чинь бас юм нэг юм нутаг амтай байт юм шүү дээ. Тэгэлгүй яг хөө тийм нэг төрж өссөн газар те тэр тусмаа одоо
өөрийн тэр нутгаас тийм ээ ийм бас л амьдралын хэцүүг туулж байгаа нэгэн гэр бүл ч гэсэн аз жаргалтай сайхан байхыг одоо байлгахыг хүсэлгүй яах вэ. Тэгэхээр хоёрын минь тэр одоо хүмүүнлэгийн ажиллагаа үнэхээр одоо нүдэ олсон. Би бас тэр нэг сошиал хуудаснаас харж байгаад ямар мундаг юм бэ. Би угаасаа хоёрын краш. Тэгээд нэг юм гой үйл хийж яхад энэ хоёр үнэхээр ирэх бос шүү гэдэг аягүй баярлаад байлаа. Баярлалаа. За тэгээд хоёр маань оюутны ширээний ардаас одоо гэр бүл болсон. За өдгөө бол 18, 19 жилийн хамтдаа туулжээ. Оюутны ширээний ардаас одоо гэр бүл болсон Идэр Жавхлан онон хоёр өнөөдрийн Идэр Жавхлан ононг яаж бий болгов? Ямар одоо замуудыг туулав? Хүнд одоо хэцүү бартаатай саад бэрхшээл байв уу? Эсвэл одоо та хоёрын минь амьдрал өөрийн ирэхгүй одоо дардан замаар сайхан өсөж дэвжиж явна уу? Энэ тухайгаас манай үзэгчид бас нэлээд сонирхож байгаа хаа. Өдий одоо тий өдий зэрэгт хүрсэн Идэр Жавхлан онон шиг бай одоо яаж амьдрах вэ гэдэг чинь тий. Бид хоёр чинь хүмүүс тгээс эхэллээ гэж ярьдаг бол бид хоёр бүр хасгаас эхэлсэн шүү дээ. Бөөртэй ч гэдэг юм уу тий. Байр түрээслэл. Тэгэл одоо та мэдээж аав ээж нар манад л байсан. Тэгэл аав ээжийнхаа одоо аав ээжүүдийнхаа тий буйнаар амьдрал бол яг л хасгаас бүх юм эхлээл нэг л хосууд үргэлж дэмжиж тэ бид хоёр ч оюутан байхаас ахуулаад манай хүн чинь кинонд тоглоол би чинь дуурай гэл өөрөөсдийнхөө сонгоцсон мэрэгчлээ мэдээж залуу наснд хүн хэрүүл тэ нэг үл ойлголцох хүлээн зөвшөөрөхгүй байх зөндөө асуудал гардаг тэ гардаг. Тэгээ энэ асуудал болгоно бид хоёр ямарваа нэгэн ингээд зөв талаасаа ингээд дандаа гаргадаг юм. Дээж хэрүүлгүй те сайхан амьдрсан гэж ярихгүй. Өөрөөсдийнхөө мэрэгжлийг хүлээн зөвшөөрөхгүй ч байдаг юм. Эсвэл бие бинийгаа үл хүндэтгсэн тийм асуудлууд зөндөө л байсан. Гэхдээ бид хоёрын эргээд одоо өнөөдөр ингээд те 17 8 жилийн хугацаанд хүн болгол харж байгаа. Жүжигчин онон гэдгээр нь дууч Идэр Жавхлан гэдгээр нь ингээд хүн болгоо харж байгаа. Би магадгүй би дуулах хэвээр чи жүжиглэх хэсүүгээл эр хүн те чи хүүхдээ хар гэсэн бол өнөөдөр ямар карьертай амжилттай явах вэ? Магадгүй чи дуулахгүй шүү ч гэдэг юм чи ингэхгүй шүү гэл ингээд нэг ингээд хориол цагтаад байсан бол би одоо хаана явах вэ гэдэг юм. Аль альныгаа дэмжиэд ингээд ойлголцлын л юм байт юм бэл. Тэгсээр байгаа л бид хоёр өнөөдөр бас 3 хөрхөө охины онон гэдэг хүнийг би бүтээсэн, Идэр Жавхлан гэдэг онон бүтээсэн, хамтдаа амьдралаа бүтээсэн л ингээл явж яана л гэж бодож байгаа шүү дээ. Маш их бие бинийгээ дэмжиж урам өгдөг юм те. Тийм шүү дээ. Манай хүн ч одоо ингээл кино минон тоглох уу энэ төрэй гэж надаас асуудаг. Зохиолын таалагдж бол хамаахгүй шүү дээ. Тэгэл Тэр юу нас хоорондоос айгүйх ярилцдаг төрлийн хоёр юм шиг ба. Яг ингээл эдрээ нэг шин дуу гаргах болохоор надад хамт очиж ингээд сонсно. Хөгжим аяа юугаа хийлгчээл хамтдаа сонсно, ярилцсан, надад дуулж өгнө. Эдрээ нөгөө гэртээ ингээд дуу муугаа бэлж хамгийн ихэнд дуунд гарангууд октод нь дууг нь баг ингээд чэйжилсэн. Тэгээ эхнийхэн сонсогч. Тэгээд тэр гурваар бас айгүй их яадаг штэ. Тэр гурав яг дуулаад аялал ингээд эхлэхлээр тэг энэ дуу ер нь бол айгүй гоё ингээд олонд хүрэхээр юм байна гэдэг ч юм уу яг ингэдэг. Тэгээ урлагийн хүмүүс чи ялангуяа нөгөө бие бинийг ойлгодог байх аюул чухал юм бэл. Ялангуяа урлагийн одоо жүжигчин их нэртэй нөхөр бол маш их төвчээртэй байдаг юм шиг байна. Идрээ бол манай идэрч айгүй халамжтай. Тэгээд дээр нь одоо миний мэрэгжлийг аягүй сайн ойлгодог. Би одоо жишээлбэл саяны таны ярьсан Бүтэн амьдрал гэдэг кинонд 6 сар явж байгаа байхгүй. Бүтэн 6 сар. Тийм. Тэгээд тэр чинь 24 ангитай учраас тэгэл би өглөө бараг 7 молоо гэж гэрээс гараад шүн хагаслал 2 3 муруу зарим үед үрээр зураг тусаал орно. Тэгэл хүүхдээ унтчихт нь нялх хүүхдээс шүү дээ би чинь тэгэл хөхүүлсэн мод жоохон хөхөөс бараг хөхөө хоослох гэж гэрлүүгээ ордог шах байсан. Тэгэл тэр хооронд яг идрээ ингээл ээжтэй хамтдаа ингээл те хүүхд хараал яг ар гэр баттаагаал байж байгаа юм. Тэгээ тэр болгоно ингээл ер нь бол ялангуяа жүжигчин мэрэгчлээ эмэгтэйний хань ойлгодог, дэмждэг, урам өгдөг, зоригжуулдаг байх. Одоо
одоо энэ ингээл харахад бол яг тийм бид тэгэл яг идрээ бол тэгдэг. Яг тэгдэг хүмүүс зөндөл байгаа л да. Тэгтээ яг амьдралаа голцолж ярьж байгаа учраас идрээ бол маш мундаг хань гэж хэлмээр санагдаад идэв. Амар гоё. Баярлалаа. Тийм баха. Ер нь бол тэгэл жүжигчин хүний та гэр бүл тэр тусмаа урлагийн хүний гэр бүл тэгээ кинонд олон сараар явах те энэ бүгдийн ард одоо ар гэрээг хариуцжуулдаг, даажуулдаг те эцэг хүний өөрөг бол нэлээд чухал маш хариуцлагатай ажил те. Одоо энэ ташрамд аав ээжүүдтэй баярлалаа гэж хэлэхгүй болох байх те. Бид хоёр ч юм бас яг өнөөдрийн ингээ явж байгаа энэ амьдралын маань хамгийн том одоо ачтай буянт хүмүүс бид хоёрын аав ээжүүд. Бүхэл цаг үед одоо бид хоёр одоо шууд аялын тоглолт дээр явлаа их аав ээжүүд маань дүүнер маань байждаг. За тэгэл оноо кинон тоглох одоо тэг өтөнөөс манай аав ээжүүд дахиад ирдэг ч юм уу ингээл ялчгүй бид хоёрыг бас одоо дэмждэг тийм ялчгүй нэг гарын маань баттаад хүмүүс л дээ. Аав ээжүүдийн бас буйнд бас бид хоёр ингэж яваа. За манай идрээ оноо хоёр маань 3 сайхан охинтой хүүхдүүдийг хэрхэн хүмүүжүүлж байна. Мэдээж охин хүүхдүүд бол бас аавын ам байдаг шүү дээ тий. За би ч одоо Монгол хүн байх гэж л хичээдэг хүн дээ. Аль болох одоо идэж ухаас нь ахуулаад тий. Нэг Монгол хүнс ч гэдэг юм уу. Одоо өрөм тараг болж өгөл эргүүлүүлчих гэлээд нэг тийм муу зуршилтай гэх юм уу, эсвэл зөв зуршилтай гэх юм уу ийм төрлийн аав. Яг нөгөө хүмүүжил талаас нь бол бид хоёр аль нь л зөвл хүн байлгах гэсэн те. Ирээдүйд одоо энэ Монгол орондоо хэрэгтэй одоо нөгөө бусдад төвөг болохгүй те. Өөрийнхөө амьдралыг аваа явцдаг. Ийм л хүн болгочих гол аль нь л хичээдэг. Тэгээ миний хувьд бол одоо өөрөөрөө болж өгвөл үлгэрлэж гээл одоо хичээдэг юм да. Тэгэл тэгэхгүй манай гурав охин ч тэгээ яг аавар хүмүүжиж байгаа гэхээс ээж хавгийг сонссон шүү дээ. Одоо дахиад нөгөө зовлогоо. Яа би одоо ингээл зааварлал шууд тийг ингээд байхгүй зүгээр яг юм найз шиг ярилцахыг хүсдэг би хувьдаа. Одоо ингээд том охин маань 12 дугаар ангийн жил яг мэрэгчээ сонголт Монголд гэл ер нь жоохон ярилцах л ёстой юм шиг санагдаад идэв. Тэрнээс чи одоо яг миний энэ заавраар ингэх ёстой юмстай гэдэг ч юм. Яа миний одоо идрээ дотор яг нэг гол зорж байгаа юм болохоор би одоо ирээдүйд хэрэгтэй юм гоё чанартай боловсон хүчин одоо бас бэлтгэхийг зорж байгаа учраас хүүхдүүдийнхаа одоо сурж байгаа сургуульд нь ч юм айгүй ач холбогдол өгч байгаа хгүй. А тэнгууд сонгосон сургуулиуднаас айгүй хөөрх ингээд одоо орчноосоо ч юм уу те ингээд манай том охин шинэ Монголд явдаг хгүй. Тэм шинэ Монголч нөгөө нэг цаанаас юм Япон юутай болохоор манай том охин бол одоо бүр ийм ингээл цаанаас нь надаар заалгалтгүй цаанаас ийм болчих. Тэнгүүд их чинь ингээд тэгэхээр хоёр дүү нас хүнтэй ингээд мэдлж хүндлэхээ сурдаг болчихж байгаа. Би бүр том охиноосоо нөгөө ингээд орцны нөгөө жижиг ресепшн энтрээс өглөөний минь сайхан амарсан нүгэд том охин яг тэгээд тэгэхээр хүн чинь дагаж эхэлт юм л шүү дээ. Нөгөө ингээд би ерөөсөө өөрөө тэрийгэж мэддэггүй байсан байхгүй. Тэгээ охиноосоо ингээд сурч эхлэе тэд нар маань надад зааж ийн. Тэгэл би бас ингээд ярилцаал ойлголцоол ерөнхийдөө бол тэгэл амар нэг юм зарчимч бол биш. Тэгэл яг залуу гэхлээр бас бид хоёр чинь залуу гэр бүлдээ ордог юм шиг байна. Тэгэл хүндэнгийн нүдээр харсан манай найз нөхдүүд ч гэдэг юм одоо ойрхон байдаг баян гэрээрээ орж гарч идэг найз нөхдүүд хаяал хэлээд идэв шүү дээ. Хүүхдүүд чиг зөв хүмүүжлтэй шүү. Айтайхан шүү л гэд яриад идэв шүү. Тэгэхээр бас буруу ч хүмүүжлээ. Буруу ч хүмүүжлээ байгаа. Хүүхдүүдийнхээ боловсролд илүү анхаарч байна тийм ээ. Нээлттэй байхыг хүсдэг гэр бүл энэ тийм. За та хоёр маань бас нэг чи бидэн хоёр гэдэг нэг сайхан одоо тоглолтыг зохион байгуулсан. Ер нь яаж яваад бас энэ манай энэ жүжигчин ононг одоо дуучин онон болгочвоо. Бас тэр тухай асуумаар байна. Тэгээ энэ тэр тоглолтын бас нэг хөөрхөн бичлэгүүд яваад бас нэг урилга өгөөд байсан. Тэгээ үнгүү гой хөдөлж өгөөч гэгээд манай онон бас маш хөвгөлтэй одоо бүсгөө. Тэгээд энэ тухайгаа бас хуучлуул. Яг чи бидэн хоёр гэдэг тоглолт бол одоо түрүүний таны асуусан тий онон яаж үтээ өдөр чахлан яаж үтээ гэдэг бид хоёрын зүгээр уран бүтээлч хүмүүсийн л одоо өөрсдийн тайл. Оно маань X2 гэдэг продакшнд анх ороод тий
амьдралынхаа одоо уран бүтээлийнхаа гарааг эхлээд би ч одоо 2005 6 оноос хулаад анхныхаа уран бүтээлийг ингээл явж исэн. Тэгээ 18 онд нөгөө яг хурим мэддэг жилээ. Биш 17 онд юм те. 18 он. 8 оны хаврын бид хоёр яг тэр чи бид хоёр гэдэг дууг дуулаад. Алтан нарыг тоомоо гэвэл алагддаг гэрэн гэвэлгээд энэ хоёр хоогийн тавсрангой гайхалтай сайхан шүлэгтэй энэ дууг дуулаад тэгээд 18 ондоо бид төрч тэр би нэг тоглолт хийгээд тэгээд тэн дээр гоё сюрприз олгож дуулаад тэгээд бид хоёр зүгээр санамсаргүй байжсэн чи гинт хөрөмнүүд яриад дуулаад ингээд та хоёр дуулаач гэдэг зүгээр бид хоёр зүгээр оноог зүгээр л хамт дуулаад өччихээ гээл дуулсан чинь өнөөх нь хүмүүс таалагдаад тэгээд уул нь бол дуучин оноо болохгүйгүй шүү. Тэгсэн чи одоо ингээд хүмүүс яалчгүй бид тэр идрээ тэр тоглолтын дээр надад гэрлэг санал тавих гад тэгээ найзуудтайгаа хувилдангуудаа намайг яаж тайзан дээр гаргах уу гэж бодож ярьсан юм билээ. Тэгээ хамтдаа дуулах хэр би ч одоо бас нөгөө урлагийн хүн чинь яг та дууч нөхөртөө дуулаад үзчихье гэсэн юм бодолтой л байсан. Тэгээд хамтдаа дуулаад тэрийг битгооныг амар сүртэй хэлээ билээ чигээгүй тий. Нөгөө нюансын дуугар идрээ хоёр чинь нэг ингээ найзууд сая нөгөө хурмаа хийсэн шүү дээ. Тэгээд тэдний студ дээр нь очиод бит хоёр зүгээр идрийг нэг таныг найзын гуйгаал дүрсжүүлээл тавьц. Тэгсэн чинь л тэр нь YouTube дээр үзэлт нь одоо хэд байгаа гэдэг үлээ үзэлт нь бүр ингээл дүд гэл өдрө болгоноор YouTube дээрээс нэмэгдээл тэгэл яцнаа гинт хоримнаас ярьж эхлэв. Тэгэл дулцч би гэхгүй юу. Гоё дулсан л та. Тэгээ дээр нь бас юм гоё зөв эерэг гэр бүлэр хүн чинь бас хуримдаа дуулах дуртай. Дээр нь манай оноо ч ямар ч дуучнаас бас тутахгүй өөрхөн тулцсан тий. Бэлгшээгээд идэм билээ. Бэлгшээ. Идрээд хоёрыг бас нөгөө ингээд яг ёстой нөгөө ингээл одоо ер нь бол хуримчин ба хурим нарчаас айгүй бэлгшээлтэй юм билээ шүү дээ. Тэгээ одоо нөгөө хүүхдийн өсийг хөндөөхөд бас тэ амьдрал нь дэвшид дээшилж байгаа хүнээр хөндүүлдэг ч гэдэг юм уу. Тэгмэд хурим найранд ирж байгаа дуучдаас нөгөө ингээд илэг бүтэн одоо ингээд амьдарж байгаа гэдэг бэлэгдлээрээ бит хоёрыг айгүй их бэлгэж. Ер нь бол хуримд очоод юу яхахлаар та хоёрыг яг тэгж бэлгшээж авсан ингээд хоёрын амьдрал шиг гоё яг ингээд удаан жил гоё ингээд жаргалтай байгаасаа гэж бэлгшээсэн гэдэг идэв. дуучдын нэг гоё юм штэ их чинь. Ингээд заримдаа ингээ хүн амьтантай танилцахаар чи тэдэн хонд миний хөрөм дээр иж дуулж ирсэн штэ. Чи сандгүй гэл. Би ч нөгөө жилд одоо зөндөө олон хөрөмнөр тэгэл зөндөө арга хэмжээнд дээр ич дуулж байгаа юм чи. Тэгэл болгоныг санахгүй. Тэр хүний ингээ дурсамжинд нь байдаг байхгүй. Тэрнтэй адилхан оноо үтэр гэдэг байхгүй. Та хоёр ирж дуулж ирсэн гэл тийм зөндөө хүнд таардаг байхгүй. Тэгэхээр яг тэр одоо тий гоё хөрмөө хийжсэн тэр тарган мөчтөө бид мэдээж одоо намайг ч юм уу оноо дээр хамтдаа дуулах гэж юм хүсээд аваачиж байгаа тэр гоё дурсамжинд нь байна гэдэг чинь яг дууны гайхамшиг тий тэр гоё уран бүтээлч болсон хүний өөрөөрөө бахархах тэр бахархал бас тэн дээр оршдөө шүү дээ. Тэгэл дүн дуучин болгоцсон шүү. Тэгэлгүй яах вэ те? За манай энэ гэр бүлийн подкаст нэвтрүүлэг маань бас хөөрхөн үзэлттэй болж байгаа. Хүмүүс бас юм эерэг сайхан мэдээллийг үзье. За энэ гоё зөв одоо сайхан гэр бүлүүдээс бас туршлах судлаа. За бүх насны хүмүүс одоо энэ нэвтрүүлгийн маань бас нэлээд үзэж байгаад бид нар бас баяртай байдгаа. Тэг өнөөдрийн энэ гэр бүл подкастад бас гэр бүлийн үн цэний талаар бас хэлээгүй үлдээсэн одоо хэлмээр санагдсан асуултыг та хоёртаа үлдээе. Юуны түрүүнд энэ гоё подкастыг санаачилж хийж байгаа хамт олонд баяр хүргье. Энд чинь бас нийгэмд айгүй том зөв үлгэр дуурайл тий урайлга болж байгаа. Тэгээ бит хоёрын хувьд бол сошиалар угаасаа нөгөө ингээд нээлттэй байдаг учраас яг би бинийг хүндлэлээ хідэж орхиж болохгүй. Тэгээ гэр бүлийн үн цэн гэдэг бол би бинийг хүндлэл тэгээ ярилцах, ойлголцох дээр бол тогтдсон болов гэж боддtiin. Тэгэл ер нь ингээл би бинийг хүндлэлээ алдаагүй байхад л ингээл амьдрал цаашаа гоё өдөр болгон жаргалтай үргэлжлээд авах байхаа л гэж боддог шин. Эдрийн хувьд За тэгээд энэ сайхан гантэг одоо ордноос хурмаа батлуулаад Монгол улсад одоо тэдний хаар гэж овоглоод гарсан одоо хосууд болгон хаз жаргалтай байгаасай. Тэг өнөөдөр бүр тэр дундаа ирчүүд
биднээс одоо амьдралаа авч явах гэдэг юм уу те эмэгтэй хүнийг чиглүүлж явах гэдэг юм уу бүх зүйл ер нь одоо эрчүүдээс л их шалтгаалдаг юм шиг би санагддаг. Хүлээцтэй байх ёстой юм шиг те хүндэтгэх ёстой юм шиг. Тэгээ энэ болгоныг л одоо эрчүүд маань те ноён нуруу гэж ярьдаг шүү дээ. Монгол сайхан Монгол ноён нуруу гэж ярьдаг. Тэгээ эр хүн шиг сайхан амьдралаа сайхан аваа яваасай. Тэгээд энэ ордонд орж ирсэн хүн болгон аз жаргалтай амьдрнөө тэгэхэд олон мянган Монголын маань залуучууд те энэ хайрыг цэцэглүүлж байгаа, хайрыг бий болгож байгаа одоо хосууд те аз жаргалаар дүүрэн байх болтугай. Тэгээд бид хоёрыг энэ сайхан подкастт урьж оролцуулсан Монголын маань олон мянган залуучуудын те хайрын шигтгэ болсон танаа хамт олонд баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эдэр чухлан онн нартаа бас талархал илэрхийлье. Тэгээд манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Люми цэцгийн дэлгүүрийн хамт олноос бас энэ манай үзэсгэлэнтэй ононд маань энэ сайхан амь цэцгийн баглааг илгээсэн байна. Мөн одоо гэр бүлийн түүхийн хөтөч гэдэг энэ ураг удмын одоо модоо цэцэглүүлж удмын түүхээ бичиж үлдээдэг энэ сайхан номын хамтаар бас хоёртаа бэлгэрч байна. За баярлалаа. Янийг ингэ утаа гоё. Гадаг нээлт Хоёр дүүтэйгээ нэвтрүүлсэн байна. Баяртай байна. За энэ удаагийн гэр бүлийн подкаст нэвтрүүлгээр дуучин Идэр Жавхлан, жүжигчин Он нар оролцлоо. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.